Байнгын дарга гишүүдийн өнөөдрийн амрыг ирье. За өмнөх хот эдийн засгийн байнгын хурлаар зээлийн хөг бууруулах стратеги тусгагдсан арга хэмжээг хянах ажлын хэсгээс явцын тайлангаа бол танилцуулсан байгаа. За гишүүдэд бол өнөөдөр одоо энэ юуны ажлын хэсгийн тавьж тайланг бол одоо хөрвүүлсэн байгаа. Ингээд та бүхэнд санал дүгнэлтэд танилцуулъя. Зээлийн хөг бууруулах стратеги тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хөг 2019 оны суурь түвшнөөс 4.1 хувиар бууруулж 2023 оны жилийн эцэст сарын 1% хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны эцсийн байдлаар арилжааны банкны зээлийн жигэнсэн дундаж хүү 17.25%, банк ус санхүүгийн байгууллагын зээлийн жигэнсэн дундаж хүү 39.6%-тай. 2024 оны эцсийн байдлаар арилжааны банкны зээлийн жигэнсэн дундаж хүү 16.6%, банк ус санхүүгийн байгууллагын зээлийн жигэнсэн дундаж хүү 42%, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54%-тай байна. Иймд стратегийн хэрэгжилт зорилттой түвшинд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэж байна. За ажлын хэсэг хаврын чуулганы хуралцаанд ажиллах өдөртөмжтэй байсан учраас ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгаж зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд нэгдүгээрт Монгол банк санхүүгийн зохицуулах хорооноос дараах арга хэмжээг судалж хэрэгжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна. За нэгийн нэг их усүрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх зохистой харьцааг тогтоох асуудлыг судлан шаардлагатай зохицуулт хийх хэрэгтэй байна. Нэгийн 2 банк болон банк санхүүгийн байгууллагын гадаа зах зээлээс татсан валютын их усүрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтүүд хөрвүүлэх зардлыг бууруулах. Нэгийн 3 бизнесийн зээлд ашигласан их усүрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж ялгаатай тогтоох. Нэгийн 4 арилжааны банкуд эрсдэл багтай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн түвшингөө тогтоож тогтмол хугацаанд нийтэд мэдээлдэг болох. Нэгийн 5 Монгол улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуултыг боловсронгүй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шалгуурыг шинжлэж боловсронгүй болгох. Нэгийн 6 банк болон банк санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан их усүр татахад дэд үтцийн байгууллагатай холбогдох зардал хугацааг бууруулах. Нэгийн 7 банк ус санхүүгийн байгууллагын дөрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага шалгуур нь их усүрийн зардлыг нэмэгдүүлж буй байдлыг судалж төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох. Нэгийн 8 зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судлах. 2 хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай дараах асуудлуудыг ажлын хэсгийн гишүүд судалж холбогдох хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлэх. 2-1 зээлийн эрсдлийн зардлыг бууруулж хэрэг маргааныг зардал багтаагаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэний хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах. 2-2 харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү түүнтэй адилхан төлбөр тооцохгүй байх, урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуултыг банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд тусгах. 2-3 их усүр татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор факторинг, форфейтинг зэрэг адилхан хэлцлэр буюу шаардах эрхийн худалдаагаар олгосон санхүүжилтийг татвараас чөлөөлөх зохицуултыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгах. 2-4 зээлийн мэдээллийн сангийн хамрах хүрээг өргөжүүлж зээлдэгчийн эрсдлийг бодиттой үнэлэх, зээлийн чанарын үнэлгээг сайжруулах зорилгоор даатгал, үнэт цаас, худалдаа арилжааны гэрээ хэвлэлийн үр дүнд үүссэн зээлтэй холбоотой авлага өглөг зэрэг бүх төрлийн мэдээллийг хамруулах зохицуултыг зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд тусгах. 2-5 санхүүгийн зах зээлийг дэмжих зорилгоор төрийн тусгай сангуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой болгох. Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зохицуултыг холбогдох хуульд тусгах. 2-6 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн барьцааны шаардлагыг уян хатан болгох хүрээнд үл хөдлөх хөрөнгөөс гадна бусад хөрөнгө, гэрээний үүргийн биелэлтэй холбоотой мэдээллийг зээлийн мэдээллийн санд тусгах зохицуултыг холбогдох хуульд оруулах зэргийг болно. За ингээд ажлын хэсгээс бол иймэрхүү ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол одоо тогтоолын төслийг бэлдсэн байгаа гэдгийг бас та бүхэнд бол тарааж танилцуулж байгаа. За тэгээд тогтоолын төслийн талаар төслийг бол дараагийн одоо эдийн засгийн байнгын орны хурлаар батлуулах ийм саналтай болно.